Зарим сэдвийн хүрээнд 3 үндсэн асуудлыг тавьж яриа гэж бодсон юм. Хамгийн нэгдүгээр ер нь энэ захиргааны шүүх гэдэг шүүх маань Монгол улсын шүүхийн боловсрол ямархуу байр суурьтай ямархуу бүтэц зохион байгуулалтын ажилт юм бэ гэдэг нэгдүгээрт тавхан мэдээлэл өгье. За хоёрдугаарт энэ захиргааны шүүхийн онцлог нь юу вэ? Энэ үеийн шүүхээс жоохон ямар ялгаатай юм бэ гэдэг талаар хоёрдугаарт нь багц мэдээлгий. За гуравдугаарт захиргааны хяналтын талаарх зарим баримт гэсэн ийм 3 зүйлтэй тогтож ярих гэж бодсон юм. За ингээд техник сэдв рүү шууд оръё. За үндсэндээ та бүхэн болвол гадарч байгаа байх Монгол улсад ямар үндсэн шүүхийн тогтолцоо байдаг вэ гэдэг юм. Тэгэхээр өнцөг заснаар бол их мэдлийг 3 хуваана. Зүгээр сонирхол уншиж чадаад манайхан төрийн 3 өндөрлөг гэж манай сэтгүүлч нар бичих дуртай. Яг тэр нь бол сэтгүүлийн гэдэг юм нийтлэх юм бол үндсэн хуулийн хэллэг бол биш байх гэж байгаа. Нэгдүгээр их хурлын дарга гэдэг өндөрлөг бол байдаггүй. Үндсэн зааснаар их хурл гэдэг нэг хууль тогтоох байгууллагыг заадаг. Их хурлын дарга гэдэг бол хурл даргалагч гэдэг. Гадна талд бол спикер буюу их хурлын нэрнээс ярьдаг хүн гэж томьёолдог учраас маргаан гадаггүй. Манай дарга гэж томьёолсон учраас одоо их хурлын дээр нэг хүн байд юм байна гэж юм ойлголт яваад байдаг. Энэ бол буруу ойлголт юм гэж хэлэх гээд байна. За хоёрдугаар нь ерөнхийлөгч бол гүйцэтгэх эрхмэл хамаардаг. Манай үндсэн хуулиар гүйцэтгэх эрхмэл хамаардаг учраас нэг эрхмэлийг бие даан төлөвлөдөггүй. За төрийн тэргүүн гэсэн агуулгаар манай сэтгүүлч бас хараад идэм болоо да гэж би ингэж ойлгодог. За гурав эрхмэл нь бол шүүх эрхмэл гэдэг. За энэ гурав эрхмэлийн үндсэн зорилго үндсэл зааснаа бол хүний эрхийг хамгаалах гэсэн ийм зорилгодоо энэ эрхмэлийг хуульдаг. За их хурл яаж хамгаалдаг юм бэ гэвэл хүний эрхийг баталгаажуулан хамгаалдаг. Баталгаажуулна гэдэг маань үндсэл заасан хүний эрхийг хуулийн тогтоомжид тусгах замаар баталгаажуулж гэж байна. За заслын газар хүний эрхийг яаж хамгаалдаг юм бэ гэхээр хангаж хамгаалдаг. Хэрэгжүүлж. Их хурлын баталсан хуулиудыг хэрэгжүүлэх замаар хамгаалдаг. За шүүх хүний эрхийг яаж хамгаалдаг юм бэ гэхээр жинхэнэ хамгаалдаг гэж хэлэх гээд байна. Эхнийх нь баталгаажуулна хүний эрхийг, хоёр дахь нь хангана, гурав дахь нь хамгаална. Өөрөөр хэлэх юм бол иргэн хууль заасан эрхэн зөрчигдсөн гэж үзвэл хаана хандах гэж шүүхэл ханддаг. Өөр байгууллага байхгүй. Тэгэхээр ийм 3 үндсэн эрхмэл тооцоолж үздэг. За хүний эрхийг хамгаалдаг буюу 3 дахь тэр шүүх эрхмэлийн тогтолцоо үндсэндээ анхан давах хяналтын гэсэн 3 үндсэн одоо шатнд явдаг. Гэхдээ энийг бол одоо шүүхийн 3 шат гэж бас ярих нь буруу юм. Шүүхийн 3 шат гэж. Энэ 3 чиг үүрэгтэй шүүх маань өөр эрхмэлтэй. Өөр эрхмэлтэй. Би нэг үйлдвэрийн одоо газартай зөвлөх дуртай байдаг байхгүй. Жишээлбэл талхны цэг. Талхыг хэн үйлдвэрлэдэг юм бэ гэвэл яг талх барьж байгаа тэр шат дамжлагын дээр нь сууж байгаа ажилтан хүн үйлдвэрлэдэг тийм ээ. Талхыг үйлдвэрлэдэг хүн. Түүнээс биш офис сууж байгаа дараа талхыг барьж байгаа хүн үү? Биш шүү. Тэгэхээр анхан шатны шүүх гэж юу юм бэ гэхээр маргааныг яг шийддэг шүүх. Яг үндсэн маргааныг шийдвэрлэдэг шүүх. Та бүхэн анзаарах юм бол анхан шатны шүүх шийдвэрлэх Монгол улсын дээр өнөөсөж байгаа. Монгол улс тэнд шийдэж байгаа. А тэгвэл давх шатны шүүх гэж юу юм бэ? Давх шатны шүүх бол үйлдвэрийн цэгээр бол цэхийн инженер гэж байдаг. Одоо цэхийн мастер гэж байдаг шүү дээ, тийм ээ? Ажилтнуудын өдөржингөө үйл ажиллагаанд хяналт тавьж байдаг. Тэр ажлууд хэв явуулж гэнэ үг гэж. А тэгвэл хяналтын шатны шүүх гэж юу? Хяналтын шатны шүүх бол үндсэл зааснаа ерөөсөө шүүх мэдлийн бодлого тодорхойлох газар. Өөрөөр хэлбэл үйлдвэрээр менежерийн түвшний газар. Менежер эзэж талх барихгүй
Менежер яг энэ бүх үйл ажиллагаа хэвээ явуулж байгаа үгүй гэдгийг хянждаг. Тэгэхээр хэрвээ талхны одоо үйлдвэрийн процесс алдаа гарах юм бол яг цэгийн хамгийн түрүүнд мастер оролцсон. Ажилтан буруу ажиллах. Эсвэл норм зөрчигдөх гэдэг юм. Энэ тохиолдолд мастер оролцдог. Давж шатны шүүх оролцдог. Тэгэхээр бүх асуудал яг үгээр давзаалт шат руу гомд гарах хэрэгтэй байдаг үнсээр. Харин дээд шүүх рүү ямар тохиолдолд ирэхгүй үйлдвэрийн гэмтэлтэй холбоотой асуудал ирдэг. Ойлгогдож байна уу? Жишээ авч байгаа юм. Тэгэхээр үйлдвэр хэвийн талхаа үйлдвэрлэх боломжгүй ноцтой асуудлууд нь зөвхөн дээд шүүхт ирдэг юм а гэж хэлэх гээд байна. Тэгэхээр энэ гурван шүүх өөрийн чиг үүрэгтэй ажилладаг юм а гэдгийг нэгдүгээр та ойлгоорой гэж. За хяналтын шатны шүүх нь Монгол улсад дээд шүүх гэсэн ганцхан байгууллага гэж үздэг. За давзаалт өнөөдөр шинэ шүүх байгуулах тухайлаар бол гурван үндсэн давзаалт шатны шүүх байгуулагдсан. Нэгдүгээрт нь эрүүгийн давзаалт шүүх, энэ 10 шүүх байгуулагдсан. Иргэний давзаалт шүүх 10 шүүх, захиргааны нэг давзаалт шатны шүүх Монгол улсад байгуулагдсан. Шинэ шүүх байгуулагдсан. За шинэ шүүх байгуулах тухайлбал ташааны хэлбэрт бол энэ дагнсан шүүх гэдгийг бий болгосноо ачаал бүгдтэй байна. Тэгэхээр та бүхэн одоо нийгэм улс төр хууль эрх зүйн чиглэлээр бичдэг сэтгүүлч нэг энэ чиглэлээр зөвлөсөн гэж ойлгож байна тийм ээ. Спортын мэдээлэл бэлтгэх сэтгүүлчид байгаа. Байхгүй шүү дээ тийм ээ. Соёл урлагийн гэдэг юм уу, УАМ-ийн гэдэг юм уу ийм асуудлаар бичдэг сэтгүүлч байхгүй байна. Тэгэхээр шүүх дагнахын ач холбогдол юу вэ гэхээр яг та бүхний өөрсдийн чинь мэргэжилтэй бас адилхан. Танай редакц дотор нэг мэдээ засгийн спорт соёл урлагийн гэдэг юм уу байгууллага дотор ч дандаа салж байгаа шүү дээ тийм ээ. Яг энэ шиг чиглэл болгонороо яг маргаана шийдэх гэсэн. Хуучин 90% гэдэг шүүх нь хамт шийддэг гэсэн. Нэг хүний зээлийн асуудал шийдэл дараа нь яг гэмтрийн асуудал шийдэх, хүү аймгийн хэрэг шийдэх хэрэгтэй. Тэгэхээр энэ бол боломжгүй. Нэг өнөөдөр жишээ тав нэг мэдээ засаг улс төрийн асуудлаар мэдээ бэлтгэжсэн маргааш нь спортын асуудлаар бэлтгэх гэж байхгүй шүү дээ. Мэдлэг хүрхгүй тийм бодит боломж байхгүй. Тэгэхээр захиргааны шүүх бол Монгол улсад хамгийн анхны дагнсан шүүх. 10 жилийн өмнө байгуулагдсан. 2004 онд байгуулагдсан. За эрүүл иргэний дагнсан шүүх бол дөнгөж сая шүүх байгуулах тухайлбал байгуулагдсан юм а гэж хэлдэг байна. За анхан шатны шүүх нь за энд сум дундын 29 шүүх байна. За дүүргийн иргэний 4 шүүх. За орон нутагт бол дагнан байгуулагдаагүй боломж байхгүй. Гэхдээ Улаанбаатар хотын хэмжээнд бол дагнсан шүүх байгуулагдсан. Дагнсан шүүхийн бас нэг ач холбогдол юм. Энэ чинь яг супермаркет болчихж байгаа. Өөрөөр хэлбэл нэг эрүүгийн гэх юм уу жишээлбэл Сүхбаатар дээр 6 эрүүгийн шүүгч хуучин шийддэг тэрэн дотор хэрэг байрлагддаг байсан бол одоо зүүн бүсийн хотын баруун бүсийн ингээ хуваагчдаар тэнд 30-аад эрүүгийн шүүгч байж байгаа. Тэр супермаркет болчихсон тийм ээ. Өөрөөр хэлбэл жижиг дэлгүүрүүд нэг том дагнсан бараагаар байгуулагдсан бүтээн шиг тийм байдаг шиг шүүхийн үйлчлэгээ иргэдэд одоо зайн хугацааны хувьд биш мэдлэг ур чадвар байдаг гэж юм. Манайхан шүүмжлээд байгаа шүү. Яг ажилтны дүүргийн байшин манай шүүхээс одоо бүр хоол явдаг болдог гэдэг биш. Энэ бол зайн хугацааны хувьд баг зэрэг хотж байгаа юм шиг харж байгаа ч мэдлэгийн хугацаа сонголтын тэр хүний шүүх сонголтын хувьд маш их боломж нэг. 30 шүүгч дотроос маргаана шийдэх. Тэр 30 шүүгчийн хоорондын мэдлэг, хооронд өсөлдөх, хоорондоо юмаа мэдээлэлээс шилжүүлэх өгүүлэх бүх боломж тийм нэгж хайцаглах биш. Тэр энэ бол бас их том давуу тал юм а гэж хэлдэг. За захиргааны анхан шатны 20 шүүх юм. За ингээд захиргааны иргэний шүүх рүү оръё. За захиргааны иргэний шүүхийн тогтолцооны улсын дэд шүүхтэр нэг захиргааны танхим байдаг. Энд 8 шүүгч байдаг. Нэг танхимын тэргүүнтэй. Ингээд 7 шүүгчийн бүрэлдэхүүнтэй би ажилладаг. За дээд шүүх маань 5 хүн жоох 90 иргэний захиргаа гэсэн 3 танхимд 24 шүүгч болдог. За нэг ерөнхий шүүгчтэй 25 шүүгчтэй ажилладаг. За захиргааны давзаалт шатны шүүх улсын хэмжээнд ганцхан Улаанбаатар хотод байдаг. Манай одоо гишүүд
бас шүүх байгуулах хуулинд өөрчлөлт оруулъя. Одоо хуучин Хөвсгөл аймагт байсан шүүх байхгүй болчлоо. Өмнөөдөөч гэдэг юм ингээл яриад шүүх холдчихлоо гэдэг. Уул нь захиргааны давцаалтах шатны шүүх 2009 онд байгуулагдахтаа улсад ганцхан байгуулагдсан байна. Тэгэл болоод байдаг. Тэгэхээр би юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр энэ давх дэд шүүхэд заавал эрдэнэ оролцсон гэдэг ойлголт байдаггүй маа. Яг л энэ шийддэг шүүх биш. Шийддэг шүүх нь иргэнийхээ хажууд байх хэрэгтэй. Жинхэнэ нөгөө талхны цэг чинь тэндээ байж хэрэгтэй. Түүнээс биш иргэний энэ талхчин грам одоо зөрчижээ гэдэг мастер тавьж байгаа асуудлыг заав шийдэхэд оролцох байдаг. Яг л тэр давзаалтах хямд дээд шүүх чинь зөвхөн тэр шийдсэн шийдвэрийг харах гэж байгаа. Энэ нь зөв болж юу буруу болж. Түүнээс биш тэр талхыг үйлдвэрлэх гэдэг байгаа юм шүү дээ. Өөр талхаар сольж өгөх гэдэг байгаа юм шүү. Тэгэхээр улсын хэмжээнд захиргааны иргэний давзаалтах ганцхан шүүх байгаад болоод л байсан. Одоо эргэн иргэнийг ингээд нэгтгэхэд супермаркетын тогтолцоонд оруулах гэхлээр болохгүй болчихлоо гэдэг байна. Тэр буруу гэж хэлэх гэдэг байна. Та бүхэн энийг олон нийтэд мэдээлэл хүргэдэг сэтгүүлч нарын бас зөв ойлгоосоо гэж зориуд хэлээ. За энэ ганцхан ширхэг Улаанбаатар байрны шүүх маань 13 шүүгчийн ордонтой. За одоо 11 шүүгч ажиллаж байгаа. За ганцхан ширхэнд 20 шүүх байдаг. За энэ 20 шүүхд бол 93 шүүгч ажиллахаар оронтой олдогдсон байна. Тэгэхээр одоо 80 орчим шүүгч ажиллаж байгаа. За байршлаар наваад үзэх юм бол сая шүүх байгууллагад хуучин 22 шүүх байсан. За энийг 20 болгож зарим 2 шүүхийг бол нэгтгэсэн байгаа. За энэ ямар 2 шүүх нэгтгэж вэ гэхээр Сэлэн аймаг, Дахин уул аймаг тусдаа захиргааны шүүхтэй байсан. Энэ хоёрыг нийлүүлээд Дахин нэг шүүх байгуулсан. За Булган аймаг, Орхон аймаг 2 тусдаа захиргааны нэг шүүхтэй байсан. Энэ хоёрыг нийлүүлээд нэг дунд нэг захиргааны шүүхтэй болсон. Ингээд 22 байсан шүүх болсон. За энэ хоёр шүүх маань яг нэгдсэн байглаар байршлын хувьд бол нэгтгэх боломжтой. Булган Эрдэнэт хоёр бол хоорондоо 60 км зайтай. За Сэлэн Дахин бол 100 км зайтай байж байгаа. Ийм учраас нэг чирэгдэл байхгүй байх гэсэн ийм байж байгаа. За нөгөө талаас одоо шүүх e-court гэдэг систем рүү нэвтрээд ирэх юм бол энэ шүүх хаана байгаа нь хамаарал иргэдэд хүртээмжтэй болох боломжтой юм байна. Одоо бид нар бүгдээр гар утсан дээр e-банк гэдэг систем хэрэгжилж штэ. За банкны салбарт очихгүйгээр гүйлгээч чинь. Тэгэхээр тийм шүүхийг нэвтрүүлэх талаар манай шүүхийн ерөнхий зөвлөлбий ажиллаж байгаа гэж ойлгож байгаа. Энэ рүү удахгүй нэвтрэгч баг. Энэ бол цаг хугацааны асуудал. Энэ рүү нэвтрэх юм бол гар утсан дээр зүгээр аппликейшн гэж. E-card. Тэглөө нэвтрэнгүүтэл та хэмжлээ бичээд авсрах баримтаа PDF дээр авчираад зүгээр баг гэртээ хоол идэж сууж байхдаа хэмжлээ гаргаад авчихдаг гэсэн. Тэгэхээр энэ бол заавал шүүх нь хажууд нь байж үйлчлэгийг авах гэсэн энэ ойлголтыг алгуулж байна. Тийм учраас энэ санаа зовх зүйл байхгүй маа гэж хэлэх гэдэг байна. За одоо ингээд захиргааны процесс бол за тэгвэл захиргааны иргэний шүүх маань ямар зорилготой юм гэж хааж үзэх гэдэг. Манай сайдын камера боловсрол нэгдээд хэлсэн шүү. За захиргааны иргэний шүүх маань ямар зорилготой ажиллах юм гэж. За захиргааны иргэний шүүх хамгийн энгийнээр тайлбарлах юм бол захиргааны хууль бус ажиллагаанаас иргэн хуулийн этгээдийн эрх ашигыг хамгаалах зорилготой ажилладаг. Захиргааны хууль бус ажиллагаанаас иргэн хуулийн этгээдийг хамгаалах зорилготой. Тэгэхээр захиргааны шүүхийн үүслийг ардчлалын одоо үүсэлтэй холбож үздэг. Ардчилсан нийгэм юу? Төрийн эсрэг шүүгтж болдог байсан. Түүнээс биш хаанцгийн нэг хааны эсрэг шүүх нэг ойлголт байхгүй шүү дээ. Яг л шүүх нь юу? Өөрийнх нь томилсон хүмүүс байж байгаа. Тэгэхээр ардчлалын нийгэмд шийдсэний дараа яасан бэ гэхээр
төр ч гэсэн тэгвэл яг иргэнтэй адилхан хууль захирагдах хэрэгтэй гэдэг санаа гарч. Төр хууль иргэнтэй адилхан захирагдах хэрэгтэй. А тэгвэл тэр захирагдахгүй бол яах вэ гэдэг асуулт. Захирагдахгүй бол шүүхд хандах боломжтой байна. Энэ утгаараа захиргааны шүүх ардчлалын шүүх гэж хэлж байна. Ардчлалын шүүх. Иргэн төртөө маргалддаг эрхийг хамгаалж чадсан. Бид бүхний хамгийн сайн мэддэг эрг иргэний шүүх бол хамгийн эртний бүдүүрэг нийгэмд ч байж байсан. Тийм биз? Тэгээд хүн хүнийг алдаг болсноос эхлээд тэр шүүх байж байсан баггүй. Хамгийн эртний нийгэмд хүн хүнийг алах юм бол өөрийг нь ална гэдэг хууль байж байсан. Тэрийг шийддэг шүүх байсан. Хүн хүнээс мөнгөний авчаад өгөхгүй бол уцаагаад өгүүлдэг шүүх байсан. Иргэний шүүх байж байсан. Захиргааны шүүх бол сүүлийн 150 жилийн түүхтэй холбогддог. Хамгийн анх Германд үүссэн шүүх. Германд 1948 онд сонирхож хэлэхэд Ваймарын бүгд найрамдах улс гэж хамгийн анх хаан засаг халаад бүгд найрамдах улс байгуулаад энэ бүгд найрамдах улстай зэрэгцээд төрийг ч гэсэн шүүхдэг шүүхийг байгуулсан. Энэ захиргааны шүүх. За тэгэхээр захиргааны шүүх бол товчхондоо ардчлалын шүүх юм байна гэж. За энэ утгаараа захиргааны шүүх нь үндсэн хуулийн цэцтэй адилхан шиг үүрэгддэг. Өөрөөр хэлэх юм бол хүний эрхийг энэ босоо буюу захиргааны байгууллагын тогтолцоонд хамгаалдаг шүүх. Босоо тогтолцоо гэж. Босоо тогтолцоо гэж юу вэ гэхээр бид өдөрддөг буюу бидний чинь дээр шийдвэр гаргадаг төр гэдэг юм байгаад байна шүү дээ. Хүссэн үсээгүй та юу захирагддаг тэр төрийн гаргасан шийдвэр. Тэгэхээр энэ босоо тогтолцоонд хоёр шүүх хамгаалдаг. Нэг нь үндсэн хуулийн шүүх, нөгөөх нь захиргааны шүүх гэж. Хэвтээ тогтолцоонд эрүү иргэний шүүх хамгаалдаг, тийм ээ. Яг бол бусад хүн бидний хохирох юм бол тэр гинт хэрэг болох юм бол иргэний шүүх, тэрний иргэний маргаан байх юм бол иргэний шүүх. Босоо тогтолцоонд бол үндсэн хуулийн шүүх болон захиргааны шүүх гэж. Үндсэн хуулийн шүүх, захиргааны шүүхийн ялгаа юу юм бэ? Үндсэн хуулийн цэц гэж манайд томьёолсон тийм ээ. Хуулийн хүчин бол. За цэц хуулийн хүчин бол. Энэ утгаараа юу хянаж яах гэсэн үг вэ? Улсын хурлыг хянаж. Улсын хурлыг хянаж. Улсын хурл үндсэн хуулинд нийцсэн хуулийг гаргах ёстой. Тийм ээ. Яагаад үндсэн хуулинд нийцсэн хууль гаргах ёстой вэ гэхээр хамгийн энгийнээр тэнд та бидний үндсэн эрх байгуулж байгаа. Жишээлбэл улсын хурл хэвлэл мэдээлэл цензур тавьсан хууль батлах эрх байхгүй. Тэгвэл яах вэ? Та бүхэн эрхээ хамгаалахын тулд үндсэн хуулийн цэц томд гэсэн үг. Тэгэхээр хүн төрөлхтний бодож олсон хяндаг систем нь ерөөсөө шүүх байхгүй. Шүүхийг шүүхтэн нь дараагийн шатны шүүх. Нөгөө төрний дээд шүүх. Хамгийн байна. Дээд шүүхийг шүүхтэн гэдэг ойлголт байхгүй. Хэрвээ энэ зогсолтгүй явах юм бол хязгаар зогсохгүй байхгүй. Дээд шүүхийг хяндаг дараагийн дээд шүүх байх. Ингээд дөрөв шүүх. Тэрийг хяндаг дахиад нэг шүүх байх. Ингээд таадах шүүх. Тэр нь ч болохгүй нөгөө яах вэ? Хэдэгч бодож болно шүү дээ. Тэгэхээр хүн төрөлхтний бидний бодож олсон юм юу гэхээр шүүхтэр бүх маргаа эцэлдэг. Эцсийн үнэн шүүхт. Тэр үннийг дараагийн шатны дээд шүүх гэж хэлнэ. Тэрнээс цааш оруулах. Тэгэхээр цэц бол та бүхний одоо бичдгээр дээр нь хөх тэнгэр уул бишэлтэй үндсэн хууль. Цэцэн дээр үндсэн хууль. За түрүү хэлсэн цэц их хуулийг хянаж байна. Өшөө хийгүү. Алтуугийн цэц рүү байж ихгүй л үстэй. Үгүй юу? Тийм байдаг уу? Байдаг. Засгийн газар юм. Эмээд гүйцэтгэх хэрэгтэй юм. Тэгэхээр үндсэн хуулийн цэц хамгийн энгийнээр юу гэхээр үндсэн хуулийн этгээдүүдийг хяндаг. Үндсэн хуулийн этгээдүүдийг. Үндсэн хуулийн этгээд гэж бид их хурл засгийн газар гэж. Дээд шүүх хянагддаг. Дээд шүүх хянагддаг. Мөн энэ эрх мэдэлд байгаа албан тушаалтнуудыг хяндаг. Их хурлын дарга, их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн гэдэг юм. Дээд шүүхийн ерөнхий шүүгч, ерөнхий прокурор гэдэг юм. Энэ албан тушаалтнууд хууль зөрчил хэсэг гэж. Тэгэхээр цэцгийн шүүхийн хяналт нь яах вэ? Маш
баг хүрээд буюу зөвхөн үндсэн хуулийн этгээдүүдийг л хянаж байсан. Үндсэн хуулийн. Захиргааны шүүх юу гэхээр үндсэн хуулийн цэцээс доош бүх этгээдүүдийг хянаж байдаг. Үндсэн хуулийн цэцээс одоо цэцэн хяналтанд ороогүй үндсэн хуулийн субъектүүдээс этгээдүүдээс доош бүх этгээд. Энд юу болох вэ гэхээр их хурлын дэргэдэх юу? 8 байгууллага. Их хурлын дэргэд 8 байгууллага тийм ээ. Тэгээд энэ статистикийн ороо хүний эрхийн комисс гэдэг сонгол үүргээ энэ 8 байгууллага бол их хурлын хяналтыг хэмжиж байгаа 8 байгууллага. Яг уу миний хичээлийн сэдвээс жоохон харилж байна. Тавч харилдаг үндсэн хуулийн цэцэн гишүүнээ улс төр эрхцэн өндөр мэргэжилтэй хүний томьёо гэсэн заалт өгдөг. Яг энэ шүүмжлэлтэй хандах явдалч би очир юу гэхээр зарим улсад үндсэн хуулийн цэцэг юм манайх томьёолчдод болохоос ч агуулгын шүүх байхгүй. Шүүх юм бол тэнд хойч мэргэжлийн хүмүүс байх хэрэгтэй. Улс төрийн мэргэжлийн хүмүүс байх хэрэгтэй гэж үздэг. Гэхдээ зарим улсад жишээлбэл Герман гэдэг улсад бол улс төрч бас тийм хүмүүсийг томилдог шалгуур тавьдаг. Тэгээ энэ шалгуур нь уул нь бол хуульч бөгөөд улс төрийн мэргэжилтэй гэж томьёолсон бол маргаангүй байсан. Одоо улс төрийн мэргэжилтэй гэдэг нь тодорхойгүй байх учраас улс төр тодорхой албан тушаал хашижсэн өмнө улс төрийн мэргэжилтэй гэдгээр аваад явж байна. Хуульч байхгүй түүхч манай түүхч зөндөө олон байгаа шүү дээ тийм ээ. Одоо ч гэсэн эдийн засгч геологч гэдэг маань хүмүүс цэцэн гişүү хийж байгаа. Тэгэхээр энэ бол манай хууль хориглоогүй учраас томилогдож байгаа. Зүгээр одоо та бүхэн сайн мэдсэн бол нөгөө энэ багийн нэгд өдрөө хоёр өдрөө үндсэн хуулийн цэцэн хуулийн шинжилсэн хариултыг бидний тамирын дээр танилцуулсан. Энд дээр бол шалгуур нарийсгэн гэж байгаа. Шинэ хуулийн цэцэн ерөнхийлөгч хэмжээнд болж байгаа. Ажлын хэсэг дээр явж байгаа. Тэн дээр бол цэвэр мэргэжлийн шүүх болгохын зорилготой. Гэхдээ шүүх болгооч гэсэн захиргааны шүүх, үндсэн хуулийн шүүх бол тодорхой хэмжээнд улс төрийн мэдлэгтэй байх хэрэгтэй. Тэгэхгүй улс төр нийгмийн талаар ямар бодлого явж байна, өнөөдөр ямар юм хэцүү зүйтэй гэдгийг баримжаалахгүйгээр цэвэр хуулийн шийдэл гаргадаг байх боломж байхгүй. Тэгэхээр тэр бол заавал давхар байх хэрэгтэй. Тийм шалгуур юм аа гэж. За захиргааны шүүх бол энэс доош бүх тогтолцоо одоо хамгаалдаг. Тийм учраас захиргааны эрхийн шүүхийг одоо наривчлсан үндсэн хуулийн цэц гэж зарим үндсэн хуулийн шүүх гэж таньдаг. Наривчлсан. За хамгийн нэгдүгээр зөвлөлт нь яасан босоо тогтолцоо юм ирэх юм бол хоёрдугаарт нь эрхцэд төрөг төлөвшүүлэх гэдэг хоёр дахь том зорилго гарч ирж байна. Өөрөөр хэлэх юм бол хүний эрхийг хамгаалахын зэрэгцээ төр хуулийн дагуу ажилладаг соёлыг бий болгох хэрэгтэй. Захиргааны шүүх. За энд яаж тэгвэл тогтоод юм гэхээр тэр иргэнд дарамт үзүүлээд байгаа тэр үйлдэлийн хүчингүй болгодог. Иргэнд дарамт үзүүлээд байгаа захиргааны шийдвэрийг хүчингүй болгодог. Тасан зогсоодог. Дээрээс нь тэр шийдвэр бол бас иргэнд хохирол учирсан байх юм бол яг төлөөлөх шийдвэр гаргаж ирэх захиргааны шүүх. Жишээ нь хин нэгний газар эзэмших эрхийг засаг барих хүчингүй болгочлоо гэх юм бол яах вэ? Тэр одоо засаг барихын шийдвэр хууль бус байх юм бол захиргааны шүүх шийдвэрийн хүчингүй болно. Дээрээс нь хогчорсоо гэдгийг айлгах талаар даах юм тийм үү? За цаашаа явъя. За энэ зүйлээ яаж хэрэгжүүлэх юм бэ гэж. Энэ зорилт босоо тогтолцооны хүний эрхийг хамгаалах, хоёрдугаарт нь захиргааны хууль дээл одоо ясыг төлөвшүүлэхийн тулд хяналт тавьдаг. Хяналт тавьдаг. За шүүх учраас хяналтыг санаачлагаараа хэрэгжүүлэх ойлголт байдаг. Шүүх учраас санаачлагаараа хэрэгжүүлэх ойлголт байдаг. Хэн нэгэн шүүхэд асуудлыг тавих хэрэгтэй.
гомдол нэхэмжлэл гэж ярьдаг тийм ээ. Энэ асуудал надад дарамт ирлээ гэдэг асуудлыг тавьж шүүхийн ял хэрэгжиж хэлдэг. Энүүгээр нөгөө хоёр их мэдлээс ялгаатай. Өөрөөр хэлбэл хүсэлт мэдл бол өөрийн санаачлагаар ажиллаж байна. А шүүх их мэдл бол хин нэгнээс асуудал тавих хүлээж идэг. Асуудал тавих. А хэрвээ шүүх их мэдл өөрийн санаачлагаараа хяналт тавих хэрэг болох юм бол шүүхийн дарамгүй бий болдог. Тийм юм. Яг тэгвэл шүүх улс төр хийж эхлэх юм шүү дээ. Засгийн газрын шийдвэр гарлаа. За энийг татчихаваад өчм болох чинь. Ойлгох нь шүү дээ. Энийг бол юу гэхээр шүүхийн дарамгүй бий болно гэж үздэг. Тийм учраас хэн нэгэн асуудал тавьж ийн хяналт гэж хэлдэг. За би түрүү хэлсэн захиргааны иргэн шүүхэд ерөнхий сайдаас эхлээд доош бүх субъектууд хяналтанд байдаг. За хоёр субъектыг улсын их хурл бол захиргааны иргэн шүүхийн хяналтаас авч хайсан. Энэ юу гэхээр сонгуулийн ерөнхий хороо засгийн газар гэдэг хоёр байгууллагыг аваад. Тэгээ энийг юу гэж тайлбарласан бэ гэхээр үндсэн хуулийн шүүхэд энэ хоёр хайраад юм а гэсэн үгслээр тэгээд үндсэн хуулийн цэцгийн дүгнэлт гараад ингээд энэ хоёр субъектыг хяналтаас аваад захиргааны шүүх. Тэгээ эргээд энэ хэдэн жилийн хугацаанд ямар үр дүн хүрсэн бэ гэхээр засгийн газар дандаа үндсэн хууль зөрчсөн асуудалд ордог юм аа. Засгийн газар хууль зөрчсөн асуудалд орж байна. Тэгвэл үндсэн хуулийн цэцэг хянах уу гэхээр үгүй болчих жоох. Яг бол үндсэн хуулийн цэцэг төрөөс зөвхөн үндсэн хууль зөрчсөн асуудлыг хянах. Гэтэл засгийн газар хууль зөрчиж болно үстэй. Болно шүү дээ. Ердийн хуулийг зөрчиж болно. Ердийн хууль зөрчил хайчих юм бэ гэхээс цэцүүлээж авах. Тэгэхээр явж иргэний шүүхтэр одоо шийдэж байгаа. Бодит практик. Бодит амьдрал. Яг л захиргааны шүүх шийдэж байна. Үндсөний цэцэг хяналтанд тодорхой шийдэж байна. Тэгэхээр хэний ч хяналтанд байхгүй тийм байгууллага гэж арчилсан нэг байдаг. Бүгд хяналтанд байна. Хэрвээ хэн нэгэн шүүхийн хяналтаас гадна байх юм бол арчилсан нэг биш болчиход байна шүү. Нөгөө хаан болчиход байна шүү дээ. Дураараа юм шийддэг тэгсэн мөртлөө хин ч хянаж чаддаг. Хяналтанд ордог учраас л арчилсан нэг болчиход. Тэгэхээр засгийн газрыг хэн нэгэн гомдуу шүүхт хэрэгтэй байх хэрэгтэй юм чинь иргэний шүүхт очиж байгаа. Иргэний шүүхт очиж. Одоо гажуудл бий болж байгаа гэсэн үг. Манай тогтолцоо байна. Тэгээ хууль зүйн сайдын тушаалаар захиргааны иргэний шийдвэрлэлт хуулийн шинжилсэн арилгын ажил хийсэн байгууллага. Учир нь за энэ дээр бол засгийн газар сонгуулийн ерөнхий хороо гэдэг энэ байгууллагуудыг буцааж татаж оруулах юм gibi ойлгож байгаа ажлын хэсэг бишүүд би саналаа тавина. Энд дээр хатуу байр суурьтай байдаг. Яг тэгвэл энэ пирамид буюу засгийн газрын доотх субъектууд тэр оройг нүгээр шийдвэр гаргадаг бол оройгийн захиргааны шүүхийн чадахгүй бол тэр хөл гарын хянах ойлголт байхгүй. Оройг хяналтанд байхгүй бол. Тэгэхээр энийг буцааж залруулах ёстой юм гэж хэлэх юм. За ингээд ерөнхий сайдаас доош бүх олон тушаалтан засгийн газар орохгүйгээр хамаарч захиргааны иргэн шүүхэд хянагддаг юм аа гэж. За ямар зүйлийг эдгээр алтан тушаалтнуудын ямар зүйлийг хянах юм бэ гэхээр манай хуулийн захиргааны акт гэдэг нэг томьёолж гисэн. Захиргааны акт энэ алтан тушаалтнуудын захиргааны актыг захиргааны шүүх байна гэж. Захиргааны акт гэж юу юм бэ гэхээр 5 үндсэн шинжийг хангах хэрэгтэй юм. Нэгдүгээр нийт эрх зүйн хүрээнд үүссэн гэж. Нийт эрх зүйн хүрээнд. Энэ юу гэсэн үг юм бэ? Сангийн яам өөрийнхөө хэрэгцээнд зориулаад 20 ширхэг компьютер оффист олдож авах шийдвэр гаргала. Энэ нийтэд хамаатай. Хамаахгүй тийм. Яг л сангийн яамны өөрийнх нь дотоод хэрэгцээний асуудал явж штэ. А сангийн яам улсын төсвийг жишээлбэл шүүхээс оруулсан улсын төсвийг тэдэн хувиар бууруулах санал гаргаж засгийн газар дөрвөн байлаа. Одоо энэ үйлдэл нь яах вэ? Нийтэд хамаатай байна. Яг шүүх тэгээ
Нөгөө талаас улсын төсөв чинь нийтийн асуудал мөн шүү дээ. Нийтийн бидний татвараар төлөвлөсөн бүх мөнгө хаашаа хэд яаж байлгаж юм гэж нийтийн асуудал. Одоо энэ яаж нийтийн асуудал. Тэгэхээр захиргааны шүүхтэр иргэний шүүхээс ялгаатай нь юу гэхээр нийт хамаатай асуудал болдог юм аа гэж. Түүнээс биш иргэний шүүхтэр одоо төрийн байгууллага явахгүй гэж бас ойлгож болохгүй байна тийм. Төрийн байгууллага иргэний шүүхтэр явж болно гэхдээ тухайн байгууллагын зөвхөн хувийн асуудал байх юм бол тэр явж болно гэж. За хоёр дахь нь тэр захиргааны байгууллага албан тушаалтнаас гаргасан байх хэрэгтэй гэж. За энэ дээр түрүүнээс төрийн бүх байгууллага албан тушаалтад ордог юм гэсэн. За энэс гадна нийтэд хамааралтай шийдвэр гаргадаг сүм хийд сургууль яг нийт хамаатай шийдвэр гаргадаг бусад байгууллага. Жишээ нь та бүхэн одоо захиргааны өн тогтоодог ямар байгууллага вэ? Эрчим хүчний зохицол хороо гэж. Энэ хороо нийтэд хамаатай шийдвэр гаргадаг. Захиргааны одоо юу гэдэг 1 кВт-ыг 70 төгрөг байсан бол 100 төгрөг болгох юм биш. Энэ нийт хамаатай. Хамаатай, нийт хамаатай. Тэгсэн мөртлөө бид нар үгүй би 50 төгрөгөөр л төлөх гэх хэрэг байна. Байгаа. Тэгээд та ихтэй гэж бодъё. Би 50 төгрөгөөр тооцоол хийгээд бай. Дараа сард нь яг нь таны захиргааны хаан үстэй. Албатлагын арга хэмжээ эргэлж шээ. Яг гэвэл та тэр захиргаас өрөөлж байна. Нийтэд хамаатай дээрс нь тэр шийдвэр нь захиргаас өрөөлж. Жишээ дэлгүүр номер супермаркет талхныхаа үнийг 5000 болгоё. Энэ нийт хамааралтай. Хамааралтай. Хамаатай биш. Албатлагын шинж байхгүй болчиход байна шүү дээ. Та тэгээд заавал очиод авахгүй одоо авах гэсэн биш шүү дээ, тийм ээ. 5000-аар заавал авахгүй шийдэх шүү гэдэг юм байхгүй шүү дээ. 5000 бол сайжруулалтны юу максимум гэж би тийшээ ороод авчих. Сайжруулалт нь өөрсдөө юм байна. Энэ чинь ямар ч албатлаг байхгүй. Саяны байгууллага маань албатлаг байгууллагад байна шүү дээ. 50-аас 70 төгрөг болгохлоо. Үгүй ээ би 50 төгрөгөөр төлөх юм бол маргааш очиод цахилгаанаас чинь удраач. Тэгэхээр та хаашаа хандах вэ гэхээр яг захиргааны шүүхт хандах болж байна. Би тэр 70 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж үзэх юм бол үндслэл захиргааны шүүхт хандах гэсэн. Тэгэхээр ийм жишээлбэл саяных шиг байгууллага бол төрийн байгууллага харахад биш юм шиг боловч захиргааны байгууллага гэж үздэг. Нийт хамааралтай шийдвэр. За гадагш чиглэсэн байдаг. Тэр шийдвэр нь гадагш чиглэсэн байх хэрэгтэй. Жишээ нь хууль зүйн ажилтнууд өглөө 8 цагт цуглаж 8 цагт цуглаж орой 5 цагт цаах хэрэгтэй. Автод тийм. Эсвэл хууль зүйн ажил дээр эмэгтэйчүүд үсээ задгаа тавьж барилна. Тэгээ шийдвэр гаргаж. Эсвэл одоо юу гэдэг өвдөгнөөс дээш богино зэмсгэл барилна. Ер нь өндөр хүчтэй улсуудад офисын стандарт гэж байдаг л байна. Тийм юм байдаг. Шивээс жишээлбэл офисын төрийн байгууллагын ажилтан ил шивээс одоо байх хэрэгэлдэг. Баатар хүний шивүүлэх хэрэг гэж байна шүү дээ. Би өөрийнхөө бие дээр юу шивд өөр. Гэхдээ та нийтэд хамааралтай албан тушаал очиж учраас үүний ил гэдэг юм гардаг шивээс байх гэсэн. Гэтэл за тийм журам гаргая. Төрийн хэлбэр хөл зүйн сайд батгшаад өсөө задгаа тавих хэрэглээ гэдэг ч гэдэг. Тэгвэл яг шүүхт боломжтой. За жишээ нь хөндсөн байж болно. Гэхдээ би юу гэж хэлэх гээд байна гэхээр хууль зүйн яамны гадагшаа чиглэж байгаа шийдвэр нь иргэн хууль идэхэд хамааралтай байдаг. Бусад хүмүүс гадагшаа гэдэг нь тэр яамд хариалцахгүй бусад хүмүүсээс шаардж байгаа. Жишээ нь хуулийн сонгон шалгаруулалт гэж зүйлийг хууль зүйн яам сайн зохион байгуулж байна, тийм. Хуулийн сонгон шалгаруулалтыг улсын хэмжээнд 9 сард авсгоо гэдэг сайдын тушаалж. Тэнгүүд хүн маргаж байна. Би 9 сард гадаад байх гэдэг байна. Я 11 сард өгмөр байна. Маргах хэрэг нэ. Байштай. Гадагшаа чиглэсэн шийдвэр юм шүү. Гэхдээ хамгийн гол нь үндэслэл нь шүүх дээр ялах үгүй нь хамаагүй шүү дээ. Маргах хэрэг нь байгаа байхгүй. Маргах хэрэг нь байгаа.
Манай их бол ямар ч асуудлаар нээлттэй шүү дээ, тийм ээ. А үндэслэл нь ялгаагүй гэдэг бол дараагийн асуудал. Бүх хүнд хамааралтай цагийн зохицуулаад шалгалтанд орох гэж байгаа бүх хүний та хэзээ шалгалттай боломжтой гэж яам асууж ил зарлана гэдэг ойлголт байх хэцүү шүү дээ. Тэгээд бид хамгийн гол нь яг энэ хүний ажлын хүмүүсийн ажлыг зохицуулахын тулд яг үгээр боломжит ажлаа төлөвлөх хугацаанд зарлах хэрэгтэй байна. Жишээд 9 сар давж өгдөг 6 сар зарлж уучлаарай. Бид нар 3 сарын өмнө зарласан. Та одоо ажил зохицуулах асуудал байх болж байна. А хууль зүйн яам жишээлбэл маргааш шалгалтаа биш үү? Өнөөдөр тушаалаа бол одоо төрний хүний маргаан шүүхтэр баг ялах үндэслэлтэй болчихлоо шүү дээ. Хууль надад мэдэх нэгдүгээр бэлтгэх их байна тийм үү? Хоёрдугаар би хувийн ажиллалд би маргааш гадагшаа явжсэн. Сураг сонсохны 11 цагт үзсэн маргааш гэж. Тэгээ маргууд яах вэ? Хүнд оролцохыг хангах хэрэгтэй. Тэгээ ингэх юм бол унах магадaltaй болчихно. За гадагш ч гэж байгаа гэсэн. За дараа нь тэр захирамжилсан одоо шинжтэй байх хэрэгтэй гэж. Захирамжилсан шинжтэй. Захирамжилсан шинжтэй гэж юу юм бэ гэхээр тэрийг биелүүлэх бол ямар нэгэн албадлаг байдаг гэсэн үг байна. Албадлаг. Жишээ нь за нийслэлийн засаг дарга газрыг эзэмшиж байгаа газрыг өгчгүй болгочлаа. Захирамжилсан шинж байна уу? Байна уу? Ямар шинж байна? Огн эзэмшижсэн. Таны их тосгол. Би энэ газрыг эзэмшиж байгаа шүү. Тэр эзэмшиж байгаа ч гэсэн таны өмч мөн шүү дээ. Эзэмшиж байгаа гэдэг чинь одоо та бүхний өөрийн мэдлэлт байгаа зүйл байна. Өмчлөөгүй байж бол. Өмчлөөгүй байж бол. Жишээл энэ бацуур ингээд цаг зүгтээ эзэмшиж байна. Мэдлэлтэй байлгаж байна. Байлгаж байна. Гэхдээ аавын цагийг зүгтээ явж болно шүү дээ. Өмчийн цагийг. Тэгээс энэ машинаа явж болдог үстэй. Болон шилжүүлсэн баг мэдлэг. Тэгэхээр тэр шиг би тэр мэдлэг өгсөн баг тэр газрын. Гэсэн чинь тэр мэдлэг хийч яасан. Засаг дарга хүчин болгочлаа. Ирэх чинь дуусчлаа. Би эрэхтэй байна. Үгүй ээ би эрэхтэй байна гэж маргаад яа. Дууссан байхгүй. Тэгэхээр захимжсан шинж байна. Ийм зүйл байна. Одоо манай юу гэдгийг төрийн албаны зөвлөл. Төрийн албаны зөвлөлөөс та бүхний жишээлбэл та одоо юу гэдгийг сонгон шалгуулалтанд оролцуулахгүй биш үү? Захирамжилсан шинж байна уу? Байна. Оролцох хязгаарлагч. Ирэх хязгаарлагч та хүссэн өсөөгч тийм шийдвэр гаргасан юм чи оролцуулахгүй. Тэгэхээр захирамжилсан шинж гэдэг нь заавал хариуцлага биш албадлаг гэдэг зүйл байх хэрэгтэй болж байна. Тийм багц? Миний хүслээс гадуур гэж байгаа байхгүй. Би энийг хүсчихсэн ч гэсэн миний хэсэг тушаач. Тушаал гэж. Багтгүй болохоор ямар нэгэн хариуцлага гэдэг. Тийм багц? Энэ шинж нэр. За тодорхой тохиолдолд зохицуулсан байх гэдэг юм шинж байдаг. Эрхцэн энийг үр дагавартай байх гэж. Үр дагавартай байх гэж. Өөрөөр хэлбэл тэр ямар нэгэн үр дагавар бий болох. За засгийн газраас ийм тогтоол байна. Монголын нийт авдагтай хараатныхаа усыг онцгой арахгүй байхыг зөвлөё. Орой шин хэрэглэхгүй байя гэж зөвлөмж. Шийдвэр биш. Тэгэхээр энэ шинж дутаад байгаа.